Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үннийг хэрэгжүүлэх гэж юу вэ? Зөндөө их хүн олон жил номлол сонсдогч үнэн гэж юу болохыг ч ойлгодоггүй. Хичээл зүтгэлээ үнний аль талд төвлөрүүлэх ёстойгоо ч ойлгодоггүй. Тэд зүрх сэтгэлгүй, бодлогогүй хүмүүс шиг үргэлж хайхрамжгүй, зүгээр л сонсоод л болчихдог. Тэд хэдэн жил бурханд итгэсэн хэрнэ туршлагын гэрчлэлгүй байсаар байгаад гайхах зүйлгүй. Үннийг үнэхээр эрэлхийлдэг хүн өөрийгөө эргэцүүлэх ёстой. Миний хэлдэг, хийдэг зүйл үнэнтэй нийцдэг үү? Надад юу дутагддаг вэ? Би ямар дутагдлаа нөхөх ёстой вэ? Би үүргээ хэр сайн гүйцэтгэж байгаа вэ? Зарчмын дагуу гүйцэтгэж чадаж байна уу? Ийм зүйлсийг сайн ойлгодоггүй бол үннийг эрэлхийлдэг хүн чи биш. Хэрвээ чи үннийг эрэлхийлж олж авахыг хүсдэг бол Бурхны үгийг байнга уншиж тунгаан бодох ёстой. Чи ямар ч үүрэг гүйцэтгсэн, ямар үннийг ойлгож авах ёстойгоо тунгаан бодож, ойлгосон бүх үннээ хэрэгжүүлж, туулж мэдрэх ёстой. Би энэ үннийг хэрэгжүүлж, энэ үнэнд орсон уу? Энэ үнэн амьдралын аль талыг нь хилээд байна вэ? Ямар орчныг, ямар нөхцөл байдлыг гэдгийг үргэлж бодож үзэх ёстой. Энэ асуултууд зүрх сэтгэлд чинь тогтсон байх ёстой. Чөлөөт цагаараа чи эдгээрийг ойлгохыг хичээх ёстой. Чи энэ талаар боддогч ойлгодоггүй бол залбиран уншиж, Бурхны өмнө очиж, зүрх сэтгэлээ түүнд нээх хэрэгтэй. Ихэнх хүн Бурханд итгэхдээ зүрх сэтгэлээ үнэнд төвлөрүүлдэггүй. Зүрх сэтгэл нь хаана байдаг вэ? Зүрх сэтгэл нь үргэлж гадаад зүйл дээр төвлөрч, үргэлж нэрлэхүү зан, нэр нүүр, буруу зүвийн асуудалд хит их санаа зовдог. Аль нь үнэнтэй холбоотой, аль нь холбоогүйг тэд мэддэггүй бөгөөд би Бурхны гэрт юм хийж, завгүй гүйж, бэрхшээл туулан үүргээ гүйцэтгэж байгаа л бол үннийг хэрэгжүүлж байгаа хэрэг гэж боддог. Тэгж бодох нь буруу. Бурхны гэрийн төлөө юм хийж, завгүй гүйж, бэрхшээл туулснараа хүн үннийг хэрэгжүүлж байгаа юу? Тэгж хэлэх үндэслэл бий юу? Юм хийж байхдаа бэрхшээл туулах болон үннийг хэрэгжүүлэх нь хоёр өөр зүйл. Үнэн гэж юу болохыг чи мэддэггүй бол яаж хэрэгжүүлж чадах юм бэ? Энэ нь утгагүй хэрэг бус уу? Чи хүний үзэл төсөөллийн дагуу үйлдэж, будилсан байдалтай аливааг өөрийн санаагаар хийж байна. Зүрх сэтгэл чинь ямар ч зориг, зүг чиг, зарчимгүй будилжээ. Чи зүгээр л юм хийж байхдаа бэрхшээл туулж байгаа чинь үнний хэрэгжүүлэлттэй яаж холбоотой байх юм бэ? Хүмүүс үннийг ойлгодоггүй бол юу ч хийсэн бай, ямар ч бэрхшээл туулсан бай, үннийг хэрэгжүүлэх хол байна. Хүмүүс үргэлж юмыг өөрийн хүслээр зүгээр л хийж дуусгах гэж хийдэг. Үйлдэл нь үнэн зарчмын дагуу байгаа юу, үгүй юу гэдгийг тэд огтхон ч бодож үздэггүй. Хийж байгаа зүйл чинь үнний дагуу эсхийг мэддэггүй бол чи үннийг хэрэгжүүлэхгүй байгаа нь лавтай. Зарим хүн би чуулганы төлөө юм хийж байгаа нь үннийг хэрэгжүүлж байгаа хэрэг биш гэж үү гэдэг. Тэр бол ерөөсөө буруу. Чуулганы төлөө юм хийж байгаа нь хүн үннийг хэрэгжүүлж байгаа гэсэн үг үү? Тийм байх албагүй. Тэр хүний үйлдэл зарчимтай эсхийг харж байж л үүнийг тодорхойлж болно. Хүний хийж байгаа зүйлд зарчим байхгүй бол Хэний төлөө хийж байгаа нь хамаагүй.
үннийг хэрэгжүүлж байгаа хэрэг биш. Тэд сайн юм хийлээч гэсэн үннийг хэрэгжүүлэх шаардлагыг хангахын тулд үнэн зарчимд нийцүүлэн хийх ёстой. Хэрвээ тэд зарчмыг зөрчвөл тэдний хийж байгаа ямар ч зүйл сайн зан авир төдий бөгөөд үннийг хэрэгжүүлэх шаардлагад хүрдэггүй. Үүргээ гүйцэтгэхдээ үнэн зарчмыг хизээж эрмэлздэггүй олон хүн байдаг бөгөөд энэ нь тэд зүгээр л хөдөлмөрлөж байгаа гэсэн үг юм. Хүн хизээж үннийг эрмэлздэггүй бол үүргээ зохих ёсоор гүйцэтгэж чадахгүй. Ийм хүн Бурхны ардуудын нэг яавч биш. Тэднийг хөдөлмөрчд гэж л нэрлэж болно. Тэд эцсээ хүртэл тууштай хөдөлмөрлөж чадвал үнэн ч хөдөлмөрчин гэж үзэж үлдэхийг зөвшөөрч магадгүй. Гэхдээ тэд хөдөлмөрлөх явцдаа зарим нэг муу зүйл хийсэн бол явцын дунд хэрэггүй болсон түр зуурын ажилчин шиг таягдан хаягдана. Ихэнх хөдөлмөрчид ийм маягаар таягдан хаягддаг. Тэдний хийж буй хөдөлмөр стандартад нийцэхгүй тул тэд бат зогсож чадахгүй нь лавтай. Үннийг хэрэгжүүлэх гэж юу вэ? Даалгавар гүйцэтгэх юм уу? Үүрэг гүйцэтгэх үедээ хэрхэн үннийг хэрэгжүүлэх вэ? Эсвэл хэрхэн хэрэгжүүлэхгүй байх вэ? Үннийг хэрэгжүүлэхгүй байх гэдэг нь хүн үнэнтэй холбоогүй зүйл хийхийг хэлнэ. Тэр хүн үүргээ гүйцэтгэж байгаа байж болох ч тийхүү гүйцэтгэж байгаа нь үнэнтэй бараг холбоогүй байдаг. Энэ нь ердөө л нэг төрлийн сайн зан авир бөгөөд үүнийг сайн үйл гэж үзэж болох ч үннийг хэрэгжүүлэхээс хол байна. Ийм зүйлсийн хооронд ялгаа бий. Ямар ялгаатай вэ? Ямар нэгэн зүйлийг хийхдээ чи ердөө л цар хүрээ юм уу? Дүрм журмыг баримталж байна. Чи Бурхны гэрийн ашиг сонирхолд ямар нэг хохирол учруулдаггүй. Арай илүү завгүй гүйж, арай илүү бэрхшээл туулж, эдгээр зүйлд хүрсэн бөгөөд чамд тавьсан шаардлага онцгойлон өндөр биш бол үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байж магадгүй. Гэхдээ бодолцож үзэх өөр нэг зүйл бий. Чи тэрхүү зүйлийг хийж байхдаа дотор ч нь Бурханд таалагддаггүй ямар завхарсан зан чанар, бодол зүйл байгааг ухаж гаргаж ил болгосон уу? Ингэх замаар үүргээ гүйцэтгэх замаар жинхнээсээ өөрийгөө мэдэж авсан уу? Хэрэгжүүлэх орох хэрэгтэй үннийг олсон уу? Ховорхон. Заримдаа би зүгээр л өөрийгөө Бурхны үгтэй харьцуулж, өөрийгөө багахан мэдэж аваад болчихдог. Тэгвэл ихэнхдээ чамд бодит мэдлэг биш, өөрийнхөө талаар онлын нэгэн хэвийн мэдлэг л байдаг юм байна. Хэрвээ чи үннийг эрэлхийлдэггүй, хэрэгжүүлдэггүй, олж аваагүй бол том алдаа гаргаж, томоохон зарчим зөрчөөгүй, ёрын мууг идэвхийлэн уйлдэггүй, багахан хүн чанартай сайн хүн шиг харагддаг ч гэсэн алдаа гаргадаггүй. Хүн чанартай харагдаж байгаа чинь үнний дагуу байгаа. Эсвэл үннийг хэрэгжүүлж байгаатай ижилхэн биш. Эдгээр нь өөр хоорондоо хол зөрүүтэй ялгаатай юм. Олон хүн хэдэн жил Бурханд итгэсний дараа жирийн хөдөлмөрчин гэдгээ олж мэддэг. Тэд яаж яваад хөдөлмөрчин болсноо гайхдагч хичнээн бодлогошроодч хариултыг нь олдоггүй. Хүмүүс Бурханд дөнгөж итгэж эхлэхдээ хөдөлмөрчд болох санаагүй байдаг. Тэд сайн итгэгч болж, үнний талаар ойлголттой болж, эцэст нь аврагдаж, Тэнгэрийн хаанчлалд орно. Эсвэл ядчил амьд үлдээж чадна гэж төлөвлөдөг. Мөн тэд итгэгчийн хувьд Бурханаас имэж, муугаас зайлж, Бурхныг дуулууртай даах ёстой гэж боддог. Тэд яагаад өөрөө ч мэдлгүй хөдөлмөрчд болчихдог вэ? Яагаад гэвэл чи өөригтээ чамд зориулж
Бурхны зохицуулсан орчин нөхцөлд үннийг хэрэгжүүлж, үнэн бодит байдалд орж хизээж чаддаггүй. Үүргээ гүйцэтгэхийн оронд үргэлж махран зүтгэж байдаг. Шалтгаан нь энэ. Тиймээс хэсэг хугацаанд үүргээ гүйцэтгсэний дараа тайвшраад энэ хугацаанд би юу олж авав? Нэг удаа гадуур явж байгаад аюул хариугүй тулгарх гэж байсан ч Бурхан намайг хамгаалсан хэмээн бодох үедээ Бурхан чамайг хамгаалсан болохоор Бурханыг мэддэг гэж тооцох уу? Ийм зүйл чамд урам өгч Бурханд итгэх итгэлийг чинь нэмэгдүүлж чадахгүй. Бас чамайг завхарсан зан чанар, уг чанар, мөн чанараа үнэхээр ойлгодог болгож чадахгүй. Энэ хугацаанд үүргээ хэрхэн гүйцэтгэж байснаа эргээд бодоход амь оролтод чинь ямар нэг ахиц гарсан уу? Чи үүргээ гүйцэтгэхдээ үннийг хэрэгжүүлж зарчмын дагуу үйлдвэл гарцаагүй ахиц гаргана. Чи аливаа юмсын эерэг талын тухайд Бурхныг мэдэх үнэн гүнзгий бөгөөд би үнэндээ үүнийг хараахан ойлгож мэдэж аваагүй байгаа. Гэхдээ аливаа юмсын сөрөг талын тухайд ялган танихад хамгийн хэцүү завхарсан зан чанар бол Бурхны ил болгосон хүмүүсийн завхарсан зан чанар. Бурханд дайсагнадаг, Бурхныг эсэргүүцдэг мөн чанар, хорон муу уг чанар, ом ихтэй байдал, мөн түншлэн Бурхны ил болгосон хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнд нуугдсан завхарсан зан чанар гэдгийг би мэднэ. Өмнө нь би үүнийг өөртөөгөө холбож чаддаггүй байсан ч одоо үүнийг ухаарч өөртөөгөө холбосон бөгөөд зүрх сэтгэл минь үүнийг баг зэрэг ухамсарлсан гэж хэлбэл энэ нь ахиц юм. Чамд ийм мэдрэмж төрдөг бөгөөд чи өөрийгөө тайвшруулж үүнийг анхааралтай тунгаан бодох гээд оролдоод үзвэл хэдэн жил Бурханд итгэсэн туршлага чинь дэндүү нэмгэн болохыг олж мэдэж, дэндүү олон зүйл чамд дутагдж байгааг олж харах болно. Чи завхарлынхаа үнний талаар зарим нэг ойлголттой болсон ч дөнгөжл гэмшиж эхэлсэн. Чи нүүл баг үйлдэж зан авир чинь багахан өөрчлөгдөж байгаа ч амь зан чанар чинь өөрчлөгдөх яагаачгүй байгаа. Чи ахиад хэдэн жил туршлагаж иж завхарсан зан чанарынхаа талаар илүү гүнзгий ойлголттой болж амь зан чанар чинь баг зэрэг өөрчлөгдөх үедээ Бурханаас агуу аврал хүртснээ эцэст нь мэдэрч хүнийг ил болгосон Бурханы үгс үнэн бөгөөд би Бурханы үгэнд амен гэж хэлнэ. Бурханы үгс үнэн, хичнээн үнэн гэж хэлнэ. Хүмүүс өөрийгөө мэдэхгүй үедээ бүгд бусад хүн Бурханаас урууж болохч би хизээч уруухгүй. Бусад хүн Бурханыг хайж болохч би хизээч хаяхгүй гэж хэлдэг. Эдгээр нь хоосон үг биш гэж үү? Хүмүүс баримтаар илчлэгдээд өөрсдийгөө дэндүү найдваргүй Бурхан тэднийг харж хандаж хамгаалах хэрэгтэй. Бурханы халамжийг орхиж үнэхээр болохгүй. Бурханы нэгүүлсэл өршөөлөөр л хүмүүс өдий хүрсэн. Хүмүүст сайрхаад байх юу ч байхгүй гэдгийг ухамсарлаж чадна. Чамд ийм мэдрэмж төрсөн бол энэ нь бусад хүн чамд үүнийг суулгасан учраас биш. Чиний туршлагаас гардаг. Чиний өөрийн биеэр туулж мэдэрсэн зүйлээс гардаг. Эдгээр нь маш бодтой бөгөөд гүн гүнзгий. Хүмүүсийн үргэлж хэлдэг хоосон том үгнээс хавьгүй илүү бодтой. Чи ийм туршлагатай болж зүрх сэтгэлд чинь ийм мэдрэмж төрөх үед Бурхнаар, Бурхны үгээр үннээр цангана. Чи Бурхны үгийг нандинах, Бурхны үгийг хэрэгжүүлж, туулж мэдрэх урам зоригтой болж Бурхантай харилцах харилцаандаа Бурханд нэг алхам ойртоно. Энэ нь чи Бурханд итгэх итгэлийн
зөв замд хэдийн орж үнэн бодит байдалд орж эхэлсний баталгаа юм. Бичиг үсэг, хоосон сургаал, хоосон онолол номлодог хүмүүс улам хоол хөсөр хаягдаж, Бурхны гэрт улам тусгаарлагдаж, шившиглэгдэх болно. Тэд өөрсдийгөө эргцүүлэх ёстой бөгөөд тэдний сэрэх цаг нь болжээ. Хүн үнэн бодит байдалтай эсхийг нь хэмжих ямар шалгуур байдаг вэ? Эсвэл хүн үннийг хэрэгжүүлж байгаа эсхийг харах ямар шалгуур байдаг вэ? Тэдэнд ямар нэгэн зүйл тохиолдох үед Бурханд ямар хандлагатай байдаг? Үннийг ирж хайж чаддаг эсэх, өөрсдийгөө үнэхээр мэддэг эсэх, Бурханаас имэж муугаас зайлж чаддаг эсхийг нь харах ёстой. Эдгээрийг сайн ойлгосноор тэд үннийг хэрэгжүүлж байгаа эсэх, эсвэл үнэн бодит байдалтай эсхийг нь тодорхойлж болно. Өөрт нь аливаа юм тохиолдоход хүн бичиг үсэг, хоосон сургаал үргэлж номлож, сүртэй сонсогддог үг чалчдаг бол түүнд үнэн бодит байдал байхгүй гэдэг нь тодорхой байна. Үнэн бодит байдалгүй хүнд аливаа юм тохиолдвол тэрээр үннийг хэрэгжүүлж чадах уу? Яавч чадахгүй. Тэд ийм зүйл тохиолдлоо. Би Бурхныг дуулууртай дагая гэж хэлж магадгүй. Чи яагаад Бурхныг дуулууртай дагахыг хүсдэг юм бэ? Зарчим нь зөв боловч чи мэдрэмж дээрээ үндэслэж өөрөө дэнсэлж үзээд шийдсэн арга барилаараа үйлдэж байж магадгүй. Чи Бурхныг дуулууртай дагах тухай ярьдагч зүрх сэтгэлдээ Бурхны хийдэг бүх зүйлд үргэлж эргэлзэж байдаг. Бурхан яагаад тэгж үйлдэдгийг чи ойлгодгүй хэрнэ Бурхныг дуулууртай даах ёстой гэж өөртөө хэлсээр байдаг боловч үнэн хэрэгтээ даах санаагүй байдаг. Чи гаднаа л эсэргүүцдэггүй, гомдолдоггүй, хэлснийг хийдэг юм шиг харагддаг. Чи дуулууртай дагдаг болсон юм шиг байдаг ч ингэж дуулууртай дагах нь зөвхөн амаараа л хийлж дүрм журмыг дагаж буй төдий юм. Чи дуулууртай дагахыг хэрэгжүүлэхгүй байна. Дуулууртай дагахад чинь саад болдог завхарсан зан чанараа чи гаргаж ирж задлан шинжилж Бурхны үгтэй харьцуулах ёстой. Завхарсан зан чанараа үнэхээр мэддэг болбол Бурхныг үнэхээр ойлгож Бурхны яагаад тэгж үйлддэг болохыг мэдэж чадвал үүнийг бүрэн ойлгож чадвал чи Бурхныг дуулууртай дагаж чадна. Чи бэрхшээл хичнээн их байсан ч хичнээн сул дорой болж гуниглаж байсан ч би сөрөг болохгүй. Бурхныг дуулууртай дагана. Учир нь Бурхны хийдэг зүйл сайн. Түүний хийдэг бүхэн зөв гэдгийг би мэднэ. Тэр буруу зүйл хийхгүй гэж хэлнэ. Үүнд хүч чадвал асуудал чинь бүрэн шийдвэрлэгдсэн байх болно. Зарим хүн ийм маягаар үннийг ярьж хайж асуудлыг шийдвэрлэдэггүй. Тэд бичиг үсэг, хоосон сургаал номлосон төдий болдог бөгөөд бүх зүйлийг ойлгодог юм шиг байдаг ч жинхэнэ бэрхшээл тулгархад үннийг хэрэгжүүлэхийг хүслээж хэрэгжүүлж чаддаггүй. Зүрх сэтгэлд нь гомдол, буруу ойлголт тууштай байсаар байдаг хэрнэ асуудлыг шийдвэрлэхээр үннийг ярьж хайдаггүй. Ийм гомдол, буруу ойлголт хүмүүсийн дотор нуугдсан байдаг. Эдгээр нь үнэн хэрэгтээ хорт хавдар бөгөөд зөв орчин нөхцөлд ориглон гарах болно. Тийм зүйл болохоос өмнө хүмүүс үүнийг мэдэрч чаддаггүй бөгөөд бүх үннийг ойлгодог, бэрхшээл байхгүй гэж боддог. Гэвч хожим ямар нэгэн зүйл тохиолдоход үннийг хэрэгжүүлж чаддаггүй. Бурханд итгэх жинхэнэ итгэл чамд байхгүй. Үнэндээ үннийг ойлгодгүй гэдгийг чинь энэ нь баталдаг. Энэ нь юу гэсэн үг вэ? Чи цөөн хідэн бичиг үсэг, хоосон сургаал номлож, цөөн хідэн дүрм журмыг баримталж чадна гэсэн үг юм.
заримдаа чи дуулууртай дагаж чадаж магадгүй ч энэ нь дүрм журм баримтлахыг дуулууртай дагаж байгаа хэрэг бөгөөд энэ нь маш хязгаарлагдмал дуулууртай байдал юм. Чиний үзэлтэй нийцгүй зүйл тохиолдвол чи дуулууртай дагаж чадахгүй. Энэ нь Бурхныг үнэхээр дуулууртай дагаж чадах хүн чи биш. Завхарсан зан чанар чинь шийдвэрлэгдээгүй, өөрчлөгдөөгүй гэдгийг харуулдаг. Чи өөрт тохиолдсон зүйлийн үр дүнд завхарсан зан чанараа мэдэж авч, Бурхны хийдэг бүхнийг мэдэж, ойлгож, санаа тавих ёстой. Үүний дараа чи жинхнээсээ дуртайя дуулууртай дагаж чамд юу ч тохиолдсон, чиний үзэлд хичнээн нийцгүй байсан ч гэсэн дуулууртай дагаж чаддаг байх ёстой. Зөвхөн ийм төвшөнд хүрч чадах хүн л Бурхныг үнэхээр дуулууртай дагдаг, үнэхээр өөрчлөгдсөн хүн юм. Олон жил Бурханд итгэсэн ихэнх хүн Бурхныг дуулууртай дагах гэж юу болохыг мэддэггүй. Тэд үннийг хэрэгжүүлэх гэж юу болохыг, Бурхныг дуулууртай дагахын тулд үннийг хэрхэн хэрэгжүүлэхийг биш, бичиг үсэг, хоосон сургаал хэрхэн ярихаа л мэддэг. Яагаад тэрвэ? Зарим хүн үргэлж өөрийн үзэл төсөөллийн дагуу Бурхныг дуулууртай дагдаг бөгөөд Бурхны хэлдэг зүйл өөрийнх нь үзэлтэй нийцгүй байвал дуулууртай дагаж чаддаггүй. Тэр үед Бурхны талаарх үзэл, буруу ойлголт тэдэнд төрж үннийг ярьж хайхгүй. Тэд Бурхныг дуулууртай дагдаг хүмүүс үнэхээр мөн байсан бол Бурхны үг хүний үзэлтэй нийцдэг эсхээс үл хамааран дагаж чадах байсан. Учир нь хүн Бурхныг дуулууртай дагах нь тун жам ёсны үндэслэлтэй хэрэг билээ. Хүн ийм маягаар хэрэгжүүлдэг бол Бурхныг дуулууртай дагаж байгаа хэрэг бөгөөд ийм хэрэгжүүлэлтээр дамжуулан үннийг ойлгож авсан бол Бурхныг дуулууртай дагах бодит байдалтай байгаа хэрэг. Ихэнх хүн үннийг хэрэгжүүлэх гэж оролдохдоо Бурхны үгийн хоосон сургаалын үг үсгийг л хэрэгжүүлдэг бөгөөд өөрсдийгөө үннийг хэрэгжүүлж байна гэж боддог. Үнэн дээр энэ нь үннийг хэрэгжүүлэхэд хангалтгүй. Үннийг хэрэгжүүлэхэд зарчим байх ёстой. Хүн хэрэгжүүлэлтийн зарчмыг олж чадахгүй бол зүгээр л дүрм журм дагаж байгаа хэрэг бөгөөд ингэж хэрэгжүүлэхэд зарчмын дагуу үйлдэх шаардлагатай нарийн ширийн зүйлс дутагддаг. Олон хүн бичиг үсэг, хоосон сургаалын дүрм журмыг л баримталдаг бөгөөд хэрэгжүүлэлт нь ямар ч зарчимгүй байдаг. Энэ нь үнний хэрэгжүүлэлтийн стандартыг хангадаггүй. Шашны бүх хүн үзэл төсөөллийнхөө дагуу үйлдэж энэ бол үннийг хэрэгжүүлж байгаа хэрэг гэж боддог. Жишээ нь тэд хайр эсвэл даруй зангийн талаар номлож болох ч сайхан сонсогддог үгийг л давтаж байгаа хэрэг юм. Тэдний хэрэгжүүлэлтэд зарчим байдаггүй. Хамгийн суур зүйлийг ухаж ойлгож чаддаггүй. Хүн ийм маягаар хэрэгжүүлдэг бол үнэн бодит байдалд яаж орж чадах юм бэ? Үнэн бол Бурхны үг. Бодит байдлыг хүн амьдран харуулдаг. Хүн үннийг хэрэгжүүлж Бурхны үгийг амьдран харуулж чаддаг болж байж л үнэн бодит байдалтай болдог. Бурхны үгийг хэрэгжүүлж туулж мэдрэх замаар хүмүүс ариун сүнсний гэгээрл Бурхны үгийн жинхэнэ мэдлэгийг олж авдаг. Тэр үед л үннийг ойлгодог. Үннийг үнэхээр ойлгодог хүмүүс хэрэгжүүлэлтийн зарчмыг тодорхойлж чаддаг. Хэрэгжүүлэлтийн зарчмыг ухаж ойлгодог болох үед хэл яриа, үйлдэл чинь зарчимтай болж үүргийн гүйцэтгэл чинь үнэн зарчимд нийцдэг болно. Үннийг хэрэгжүүлэх гэж энэ юм. Үнэн бодит байдалтай болох гэж энэ юм. Чи үнэн бодит байдлыг амьдран харуулж байж л үннийг хэрэгжүүлдэг бөгөөд үнэн бодит байдлыг
амьдран харуулдаггүй бол үннийг хэрэгжүүлэхгүй байгаа хэрэг. Үннийг хэрэгжүүлэх нь хүмүүсийн төсөөлдөг шиг зүгээр нэг дүрм журмыг баримтлах асуудал биш бөгөөд хүн өөрийн дур зоргоор хэрэгжүүлж болохгүй. Бурхны үгийг хэрэгжүүлж, туулж мэдрэх явцдаа үннийг үнэхээр ойлгодог эсхийг чинь, үг яриа, үйлдэлт чинь үнэн зарчим байгаа эсхийг Бурхан хардаг. Чи үннийг ойлгодог, хэрэгжүүлж чаддаг бол ам оролттой болно. Бурхны үгийн талаар чи ямар ч туршлага, мэдлэгтэй байсан, юуг ч ухаарсан байсан, эдгээр нь бүгд чиний ам оролттой шууд холбоотой байдаг. Чи олон зүйлийг туулж мэдэрч, олон удаа бүтлгүйтэж, жинхэнэ сургамж авч, бодит туршлагатай болсон бол үнэн бодит байдалтай болсон мэд чамд санагдаж магадгүй. Ингэх нь зөв зүйтэй юу? Үгүй. Ийм мэдрэмж найдвартай юу? Энэч бас найдваргүй. Үнэн бодит байдалтай хүмүүс Бурхныг дуулууртай дагаж, Бурханд гэрчлэл хийж чаддаг бөгөөд тэдний гэрчлэлийг сонсох нь бусад хүнийг маш их босгон байгуулдаг. Тийм хүмүүсийг л үнэн бодит байдалтай болсон гэж хэлж болно. Үннийг ойлгодог хүмүүсийг хүлээн зөвшөөрч, сайшааж чаддаг хүн л үнэн бодит байдалтай билээ. Үнэн бодит байдал чамд байгаа эсэх нь Бурхны үгийг хэрэгжүүлж, туулж мэдэрч байхдаа үннийг ойлгож, Бурхныг мэддэг болж чадах эсхээс нэн их хамаардаг. Хэрэгжүүлэлт туршлага чинь Бурхны үг болоод үнэнтэй хамаагүй бол жинхэнэ амийн туршлага чамд байхгүй байна. Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн бус гэдгийг энэ нь бас баталдаг. Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн бус гэж би яагаад хэлдэг вэ? Яагаад гэвэл Бурхны үгийн хэрэгжүүлэлт туршлага чамд байхгүй. Чи үнний ойлголттой болоогүй байна. Чи бол Бурхны ажлыг туулж мэдэрдэг хүн биш. Бурхныг дуулууртай дагдаг хүн бүрч биш гэдгийг энэ нь харуулдаг. Чи олон жил Бурханд итгэсэн л бол олон шалгалт гай зовлон туулж, Бурхныг гэх итгэл хайрч нөсөж, гэрчлэлтэй хатуу зогссон бол Бурханд итгэх жинхэнэ итгэл чамд байгаа гэдэг нь харагдана. Ийм жинхэнэ итгэлийг гэрчлэлдээ хатуу зогсож байж л батлах ёстой. Ингэж чадах эсэх чинь нэн чухал. Энэ бол үннийг хэрэгжүүлж байгаа эсхийг чинь шалгах шалгалт бөгөөд чамд жинхэнэ итгэл байгаа эсхийг илчилдэг. Жишээлбэл Бурхан нэг нөхцөл байдал зохицуулж, хамгийн ихээр хайрлаж, санаа тавьдаг хүнийг чинь, эсвэл хамгийн ихээр нандиндаг зүйлийг чинь Бурхан булааж авах санаатай байгааг олж харвал чиний хандлага ямар байх вэ? Зүгээр л "Өө Бурхан минь, таны хийдэг бүхэн сайн. Би танд талархаж, таныг магтъя" гэж хэллээ гээд шалгалтыг давж чадлаа гэсэн үг биш. Хамгийн ихээр хайрладаг хүн чинь сүүлчийн амьсгалаа авч байгааг хараад зүрх сэтгэл чинь шаналн уймарч, "Түүнийг өхвөл би амьдарч чадахгүй. Би түүнгүүгээр байж чадахгүй юм чинь түүнтэй хамт үхнэ. Тэр өхвөл би Бурханд итгэхэ болно" гэдэг. Энэ тохиолдолд үнэн бодит байдал чамд байхгүй бөгөөд чи бүрэн илчлэгдсэн. Жинхэнэ итгэл чамд байна уу? Хайртай хүн чинь үхэж, чи амьдарч чадахгүй болж Бурхныг хүсхэж болдог. Хайртай хүн чинь үхэж, чи Бурхныг ч дуулууртай дагдаггүй. Чиний хайрладаг, дуулууртай дагдаг зүйл бол хүн гэдгийг энэ нь баталдаг. Үүгээрээ чи илчлэгдсэн босуу. Чи уг үндсээрээ Бурхныг дуулууртай дагдаг хүн биш. Бурхныг хайрладаг хүн бүрч биш.
Бусадтай нөхрөлдөг ердийн нөхөрлөл чинь чин сэтгэлийн бодтой үг биш. Дэми яриа хоосон сургаалаар дүүрэн байж таарна. Чиний ярьдаг хоосон сургаал болон хашгирдаг урай лозон чинь итгэлээс чинь гардаг. Жинхэнэ ойлголт мөн эсэх нь шалгагдах явцад чинь илчлэгдэнэ. Чи хуурамч итгэгч, леверчин үл итгэгч байж таардаг. Чи бурханд итгэдэг дүрэл үзүүлдэг. Зүрх сэтгэл чинь бурхны үг үндэс суурай тавиагүй. Бурханд итгэх итгэлийн хамгийн аимшигтай хэлбэр бол хүн бүх хоосон сургаалыг ойлгодогч. Бурханд итгэх жинхэнэ итгэл өчүүхэн төдийч байхгүй байх юм. Жинхэнэ итгэлийг хэрхэн шалгаж болох вэ? Үндсэндээ альва юм тохиолдоход хүн үннийг хүлээж авч хэрэгжүүлж чаддаг эсхийг нь харж шалгадаг. Тэд үннийг хизээж хүлээж аваагүй, хэрэгжүүлээчгүй бол үнэндээ хэдийн илчлэгдсэн бөгөөд тэднийг илчлэх шалгалтыг хүлээх хэрэггүй. Хүний өдөр тутмын амьдралд ямар нэг юм тохиолдох үед түүнд үнэн бодит байдал байгаа эсхийг тодорхой харж болно. Ер нь үннийг эрэлхийлдэггүй ямар нэг зүйл тохиолдоход үннийг хэрэгжүүлдэггүй олон хүн бий. Иймэрхүү хүмүүс өөрсдийг нь илчлэх шалгалтыг хүлээх хэрэгтэй юу? Огтхон ч үгүй. Хэсэг хугацааны дараа өөрчлөгдөхгүй бол тэд аль хэдийн илчлэгдсэн гэсэн үг юм. Тэд засалт туулаад ч үннийг хүлээж авахгүй. Тууштай гэмшдэггүй хэвээр байвал тэр тусмаа илчлэгдсэн бөгөөд тэднийг цэвэрлэж таягдан хаях ёстой. Үннийг хүлээж авах, хэрэгжүүлэхэд ер нь анхаардаггүй хүмүүс бүгд үл итгэгчд бөгөөд ямар ч ажил даатгаж, ямар ч хариуцлага хүлээл гэж болохгүй. Үнэн байхгүй хүн бат зогсож чадах уу? Үннийг хэрэгжүүлэх нь чухал уу? Үннийг хизээж хэрэгжүүлж байгаагүй хүмүүсийг л хар. Нэг их удалгүй тэд бүгд илчлэгдэнэ. Тэдэнд туршлагын гэрчлэл огт байхгүй. Тэд ямар ядуу хоосон хөөрхилөлтэй юм бэ? Тэд ямар эвгүй байдалд орсон бол